Монголын брендийг ер нь олон улсын зах зээлд гаргахад хамгийн том давуу тал болоод яг сул талын хувьд юу байна гэж та бүхний зүгээс ер нь үзэж байгаа. Тэгэхээр Монголын брендийг бид нэр олон улсын зах зээл дээр гаргана гэдэг нь юуны төрөнд бол нэг тийм бизнесийн асуудал бол яг биш болчиход байна. Одоо өнөөдрийн нөхцөл байдалд бол тэгэхээр энэ бол илүү одоо үндэсний Монголын үндэсний тийм бахархал гэх юм уу ийм нөхцөл байдалд бол бид нар байгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар Монголынхон брендийг гаргана гэдэг нь ямар нэг брендийг одоо гаргах нь ч юм уу бизнесийг гаргах нь гэдгээс илүүтэйгээр илүү үндэснийхээ бахархлыг бид нар олон улсын зах зээл дээр гаргая гэдэг ийм санаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр талаас ойлгоод харах юм бол манай Монголын одоо брэндүүдэд хамгийн гол даваа тал бол бидний гарал үүсэл. Монгол гэдэг Made in Mongolia гэдэг гарал үүсэл. За дээрээс нь манай одоо яг соёл бол байна. Өвөрмөц соёлтой тийм ээ. Тэгэхээр нүүдлийн соёл иргэншил гэдэг бол манай гол том давуу тал байна. За тэгээд гарал үүсэл нүүдлийн соёл иргэншлээс гадна ерөнхийдөө бол бид нэр илүү органик бүтээгдэхүүнтэй гэдгээрээ давуу талтай байгаа. Тэгэхээр энэ бол бидний давуу тал. Хажуугаар нь нэг сул тал гэдэг юм бол бид нар өнөөдөр олон улсын зах зээл дээр харьцангуй туршлага бол бас сул байгаа. Тийм. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол маркетингийн олон улсын маркетингийн туршлага маань сул энэ дээр олон улсын зах зээл дээр хэрхэн судалгаа хийдэг гэдэг тэр судалгааныхаа туршлага маань бас ингээд сул байгаа. Тэгэхээр энэ тал дээрээ сул байна. Хажуугаар нь бид нар одоо ингээд дотоодынхон зах зээл дээр амжилттай гараад байгаа болоод байгаа бүтээгдэхүүн яг тэр чигээр нь бид нар олон улсын зах зээл дээр санал болгоно гэдэг нь бас нэг талаар өрөөсгөл ойлголт болчиход байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол олон улсын хэрэглэгчид биднээс яг бидний хүсдэгтэй адилхан нэг биш өөр юм хүсэж идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бид нэр жоохон сул агаад байна л гэсэн үг. Тэгэхээр түрүүн таны дурдж байгаа ажлын ер нь бол яг олон улсын хэмжээнд соёл болгон өөр өөр ингэсэн онцлог ялгаа, соёлын ялгаанууд маш их байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь манай яг хэрэглэгчдийн хувьд одоо компаниудын хувьд ялангуяа брэндүүдийн тухайд аваад үзэхээр ер нь нийтлэг гаргадаг тэр соёлын ялгаа талыг ойлгохгүйгээр шууд бүтээгдэхүүнийг одоо санал болгоч гэдэг юм уу. Тийм нийтлэг алдаа нь ер нь юу байна гэж харагдаж байна. Нийтлэг алдаа бол бас сайн хэлжсэн чинь судалгаа хийж бас хөвшөөг байгаад байна. Туршлага байхгүй байгаад байна. За тэгээд дээрэс нь бид нар одоо жишээлх юм бол за мэдээж өөрийнхөө бүтээгдэхүүнийг ямар нэг өөрчлөлтгүйгээр гаргаж ийн гэдэг чинь соёлын судлаг байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөлдөх юм бол бид нар Японы хэрэглэгч за бид нар бол манай ноол уран бүтээгдэхүүн гоё сайхан дулаахан тийм зөөлхөн. За тэгээд мах маань бол ийм амттай гэл тийм. Ингээ явагдах сүү маань ийм сайхан органик. Тэгэхээр энэ бол үнэн. Амттай органик хувьд бол органик. Гэхдээ Монгол хэрэглэгчдийн одоо хүсдэг тэр амт тэгээ бидний одоо хүсдэг тэр амт Японы хэрэглэгчдийн хүсдэг амт өөр ах. Тийм. Тэгэхээр яг тэр хэвээрээ бид нар ийм амттай бид нар ийм чанартай бүтээгдэхүүнтэйгээл очдог. Гэхдээ тэр хүмүүс маань арай өөр зүйлийг хүсээд идэг нь энэ хоёрын хооронд соёлын нэг ийм зөрүү гараад тэгээ тэрнээсээ болоод асуудал эрсдэлтэй тулгараад ингээд зах зээлийн хувьд эрсдэлтэй тулгараад байна гэж үздэг. Ер нь бол. Тэгэхээр танай байгууллагууд бас яг энэ чиглэл дээр бүр тусгайлан хөтөлбөр боловсруулад нүүдгөр бас боловсон хүчнийг бэлдээд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ чиглэл дээр судалгаа хийгээд явж байхад ер нь яг өнөөдрийн байдлаар тодорхой тийм амжилттай гэх юм уу гараад хэрэгжээд явж байгаа кейсүүд бас юу байгаа бол нөгөөдгөр мэдээж өнөөдөр хүртэл бол манай Монголын бизнес эрхлэгчдүүд мэдээж олон улсын зах зээл гарч өрсөлдөх гэдэг нь хамгийн том сорилт хэвээрэл байгаа даа л да. Тий. Ер нь бол том сорилт хэвээрэл байгаа даа. Манай брэндүүд аягүй сайн ажиллаж байгаа. Ер нь бол тий дотоод байгаа брэндүүд маань ч гэсэн олон улсын зах зээл тодорхой хэмжээний түвшинд бол гараад тий хөөрхөн танигдаад ингээ явчихлаа шүү дээ. Гэхдээ энэ маань яг юун дээр очиод тулгараад асуудал нь үүсэж байгаа гэхлээр боловсон хүчнээ бид нар бас аягүй сайн бэлтгэх хэрэгтэй байна гэж ойлгосон. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол яг олон улсын зах зээлээ судалдаг, олон улсын маркетингийг хийдэг, брендийг яг ямар үнцнийг олох ёстой вэ гэдгийг мэддэг ийм боловсон хүчнүүд хэрэгтэй байна л да. Тэгэхээр нөгөө бор зүрхээрээ явахаас илүүтэйгээр хажуугаар нь бас ийм туршлагатай дээрээс нь яг ингээд олон улсын зах зээл дээр ажиллах чадвартай ийм хүмүүсийг бид нэр гарах ёстой байна гэж ойлгоод ерөнхийдөө бол манайх бас ингээд бэлдээд байгаа гэсэн үг. Хажуугаар нь энэ хүмүүс маань ингээд олон улсын зах зээлээ бид нартай хамтраад ингээд судалгаагаа хийгээд тий олон улсын зах зээл дээр илүү танилцах одоо тэр нэг дадлага тий олон улсын дадлага ажлуудаа хийгээд ингээд олон улсын соёлоодыг судлаад ирэхлээр энэ арай өөр болчдөг юм байна. Тэгээ бид нар бас ингээд хажуугаар нь яг энэ олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүн хөгжүүлжсэн туршлагатай олон улсын багш нараар бас оюутнуудтай мэдээллийг өгөөд ингээд явхлаар за ер нь бол за олон улсын зах зээл дээр бид нар гарахад ийм судалгаа хийх хэрэгтэй юм байна. Судалгаагаа хийчихэд бид нар араас нь одоо нөгөөх нэг инновац хийх юм байна. Инновац нь цаашдаа олон улсын зах зээл дээр яаж гарах вэ гэдэг тэр маркетингийн төлөвлөгөө гаргах юм байна гэдэг тэр дарааллынхаа дагуу яг цогц юмаа хийгээ сурчглаар өөрөөр хэлэх юм бол бид нар эрсдэл дунд харьцангуй гайгүй. Тийм. Тэгээ ингээд
очоод гацаад тий за би ер нь чадахгүй байна гэдэг ийм асуудалтай байна бизнесүүд тулгараад ингээд ухарчдаг энэ асуудал нь харьцангуй гайгүй байлгах гэд бид нар бас энэ тал дээр ингээд хүчин зүтгээд байгаа. Юм зүгээр экспертүүдээс харахад бол яг олон улсын зах зээл дээр гарч өрсөлдөж дотоодын компаниудын хувьд хөрөнгө оруулалтын урсгалыг аль чиглэлд илүү хандуулах нь оновчтой байна. Одоо магадгүй чи маркетинг ч гэдэг юм уу, сүнс судалгаа юу, нэг бол инновац талдаа технологи ч гэдэг юм. Монголын хэмжээнд өнөөдрийн байдлаар бол нэлээд бас чамгүй хэмжээнд бас дэмжлэг үзүүлж байгаа. Экспортыг дэмжих төслүүд бол байж гин тий. Made in Mongolia төсөл энэ төр гэдэг ингээд байж гин. Тэгэхээр Монголын хэмжээнд бол бас чамгүй анхаарлыг хандуулж байгаа. Гэхдээ бид нар өнөөдрийн хэмжээнд яг юун дээр анхаарал хандуулмаар байна гэхээр одоо нөгөө техник олон улсын зах зээлээ судлах хэрэгтэй хамгийн эхлээд. Аль зах зээл рүү ямар бүтээгдэхүүн гаргах гэж чинь, ямар брендийг санал болгох гэж чинь тэргээ бид нар маш сайн судлах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр энийг хэрхэн судлах вэ? Дотоодынхоо нөөц боломжуудыг хэрхэн гаргаж ирэх вэ гэх эдгээрээ бид нар цогцоор нь системтэй судлах хэрэгтэй болж тараад байгаа. Энэ дээр судалгаан дээр мэрэгчлэний бэлтгэх дээрээ бас ингээд анхаарах цаг болчиход байгаа юм болоо даа гэж бодоод байна. Тэгээ энэний дараагаар бид нар ойрын хугацаанд бол бүтээгдэхүүнийг гаргаад ингээд брендийг яг ингээд эхнийх нь алхмаас гэсүүлээд явхад бол очоод гацаад байх асуудал нь бол харьцангуй гайг байхаа гэж сарж байгаа. Тэрээс хамгийн ойрын бидний амжилттай гэж хэлж болох юм уу да баг хэрэгжиж байгаа кейс гэхээр жишээлбэл Invescor байгууллагын хувьд бол Казахстан болон Кыргызд өөрсдөө бас салбараа нэгээд ажиллаж байгаа тийм. За мөн доктор авцуулжээ гэдэг байгууллага мөн Казахстанд анхны баг Монголын франчайз, Монголоос төрсэн франчайз гэдэг явж байгаа гэдэг ч юм уу. Ер нь яг энэ мэтчлийн ингээд цаашдаа бас ер нь биднэрт өн ойрын ирээдүйд яг Монголын бизнесийн байгууллагуудын хувьд магадгүй бид нар дотоодын үндэсний онцлогоо илүү шингээсэн бараавтэгтгүй үйлчлэгээ санд болгох нь илүү бас оновчтой байна уу? Ер нь энэ тал дээр өрсөлдөхийн хувьд ийм ирээдүйтэй зүйл нь юу илүү тодорхой харагдаж байна? Ирээдүйтэй зүйл бол одоо манай Монголын яг өв соёлыг шингээсэн. Одоо дэлхийн хэрэглэгчд бол илүү органик тий. За тэгээд тогтвортой ийм ногоон бүтээгдэхүүнийг их авах сонирхолтой болчихсон. Тэгэхээр манай яг бүтээгдэхүүнүүд бол яг энд цогцдог. Тэгээд брэнд гэдэг маань өөрөө үн цэнтэй. Брендийн үн цэн юун дээр оршдог гэхээр тэр нэг брендийн соёл дээр оршдог. Тэгэхээр манай Монгол улсад бол яг энэ брендийн үн цэнийг бий болгох боломжтой тэр бүх үнэт зүйлүүд нь бол байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ үнэт зүйлүүдийг бид нэр таниулах ёстой. За ингийн тулд бол манайд амжилттай зөндөө олон кейсүүд бол байна. Тэгэхээр энийг бид нэр дэмжихэд илүү нөгөө техник чөлөөт худалдааны хилцээрүүдтэй бодлогуудаараа бас нөлөөлж өгөх ёстой. За ингээд нөлөөлөд гараад ирлээ гэхэд бид нэр хамгийн боломжтой байгаа одоо тэр нөхцлүүд салбарууд гэх юм бол илүү бид нар хөдөө аж ахуйн салбар руу анхаарах хэрэгтэй болж тарж байгаа гэсэн. Тийм. Хөдөө аж ахуйн салбарын одоо ноос ноолуурн бүтээгдэхүүнүүд байна тий. За тэгээд махан бүтээгдэхүүн, сүүсүн бүтээгдэхүүнүүд нь илүү органик. За хажуугаар нь бид нар аялал жуулчлал гэдэг бол манай хамгийн том бас нэг брэнд үнцэн болох юм салбар байгаа. Тэгэхээр бид нар аялал жуулчлалыг өнөөдөр хэдэн одоо жуулчин авах вэ гэдгээрээ биш, хэрхэн энэнийг хөгжүүлэх вэ гэдгээрээ бид нар бас айгүй их толгоогоо гашлах цаг болчихсон байгаад байгаа гэж ойлгож байна. Ер нь тагсын судалгааны цаг харахад ойрын 5-аас 10 жилийн хугацаанд гэх юм уу хамгийн тренд болж болох үс яг салбар чиглэлүүд Монголоос илүү наривчлал тийм олон улсад өрсөлдөх боломжтой тэр салбар нэгдүгürt аль байгаа бол нөгөөдгөөс яг дотоодын хувьд аваад үзэхээр төрөөс яг тодорхой бодлого чиглэлээр ямар бодлогын дэмжлэгийг үзүүлж байгаа бол хөдөө аж ахуйн салбар дээр бол нэлээх бодлогын дэмжлэгийг үзүүлж байна. Хөдөө аж ахуйн салбар дундаа ноолуур гэдэг бол хамгийн чухал бас салбар харагдаад байна. Цаашдаа хөгжих боломжтой брэнд гарах боломжтой салбар бол энэ махан бүтээгдэхүүнтэй холбоотойгоор бол бас үүсэж ийн гэж харж байгаа. За маш сонирхолтой бас нэг юм зүгээр онцлог салбарыг харах юм бол сүүлийн үед бол манайх ч хийхгүй олон улсад ер нь бол финтех ч юм уу тий химэл оюухан ч юм уу энэ тал руу их ингээд анхаарлаа хандуулдаг болчихсон байна тий. Тэгэхээр манай хувьд одоо жишээлх юм бол ямар нэгэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд гаргая гэхлээр үйлдвэрийн нөөц одоо хомс ч юм уу тий боломж маань дотоод нөөц боломж маань хомс ч юм уу ийм асуудал гардаг. Гэхдээ энэ химэл оюухан дээр ялангуяа одоо боловсролтой холбоод ярих юм бол боловсролын салбар дээрх технологийн энэ шинжилгээтэй холбоотой асуудлууд бол одоо манайд бас айгүй ойр ийм брэндүүд гэж бас болох юм гэж харж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бидний энэ боловсролтой гаргаад байгаа шинжилгүүд маань зөвхөн Монголдоо шинэ бас биш болчиход байна гэсэн. Тэгэхээр одоо жишээлх юм бол айгүй олон тийм олон улсын хамтарсан сургуулиудад биднэрт байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бидний хийж байгаа шинжилгүүд тэр хүмүүс ч гэсэн айгүй содон байгаа гэсэн. Тэгэхээр магадгүй энэ боловсролын салбарт хийгдэж байгаа технологийн шинжилгүүд болол дараачийн нэг одоо брендийн бас алхам маань байж болох юм болоо гэж бас хараад байна.
Тэгэхээр төгсгөлд нь бас тодруулахад одоо яг танаа сургууль дээр бол тусгайлсан гэх юм уу хөтөлбөр бас гаргаад яг энэ чиглэлд боловсон хүчийг бэлтгэж байгаа гэж ойлгогдож байгаа. Тэгэхээр ер нь ойрын ирээдүйд бас хөдөлмөрийн зах зээл дээр яг энэ олон улсын зах зээлд гарч өрсөлдөхдөө брендийг бий болгож чадах үз экспертүүд ер нь төрөн гарна гэдэг итгэл найдварыг тээж болно. Болно. Тийм бид нэр бол одоо ингээд нэг 5 жилийн өмнөөс бол яг энэ Монголынхон гих тодтолтой брендийг гаргахын чадaltaй мэрэгчлэнүүдийг гаргах гад хичээж байгаа. Тэгэхээр бол тэр хүлээлтийг бол тавьж иж болно гэж байна. Нэмэлтээр нэг зүйл тодорхой бас танахаас консалтинг үзүүлдэг гэсэн нэг зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар тухайлбал яг тодорхой кейсүүд байгуул яг ажиллаж байгаа зөвлөж байгаа ч гэдэг юм уу. Бид нэр бол өнөөдрийн байдлаар бол одоо шууд одоо энэ брендийг ингээ олон улсын зах зээл дээр гаргацсан гэж хэлэхэд бол хэцүү тий. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэлүүдэд бол бид нэр зөвлөгөөгөө өгөө явчих. Тэгэхээр манай багш нараас гадна манай одоо агсан түвшний болон бакалаврын зэрэглэлээр одоо суралцаж байгаа оюутнууд олон улсын худалдаагаар суралцаж байгаа оюутнууд бол энэ чиглэлээр дотоодынхон зах зээлийг хэрхэн үнэлэх үү, олон улсын зах зээлийг хэрхэн судлах уу гэд жижиг дунд үйлдвэрлэлүүд дээр бол тодорхой юм зөвлөгөөнүүд өгөө явж байгаа. Чиглэлүүд өгөө судалгаануудын тодорхой хэмжээнд хийгээ явж байгаа. Тэгээ энэ брэндүүд маань бол энэ одоо үйлдвэрлэлүүд маань бол тодорхой хэмжээнд өөрхөн бас хятадын зах зээл рүү ч юм уу те гараад бүтээгдэхүүнээ гаргаа явж байгаа нь бол бас их зүгээр байгаа. А яг шууд тэр брэндүүд ингээ гарцсан гэж хэлэхлээр энэ бол бидний бас хичээл зүтгэл бол биш. Энэ бол тэр хүмүүсийн хичээл зүтгэл байхгүй. Тий. За хүрэлцээж ярьсан танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Урьд ярьцсан баярлалаа. Бид санхүү эдийн засгийн сургуулийн салбар дундын судлалын тэнхимийн эрхлэгч профессор Халиунтай Монголын брэндүүдийг хэрхэн дэлхийд гаргах вэ гэдэг сэдвээр ярилцлаа.